100 жилийн өмнө үнэхээр сайхан болж байна. Дэлгэр сайхан наадж байна да. Хүүхэд насныхаа дурсамжийг аав ээжийнхээ тухай ярил. За хүүхэд насны дурсамж гэх юм бол манай аав оюун цумын хэн шалхорон дараах гэдэг байсан. Ойдвын Баттуулга гэж хүн би. Ээж минь болохоор эмнэлгийн нэр өгдөг байсан Батгуугийн цагаанд орж гэж. Би одоо аавынхаа ажил дээр очиход манай аав чи хэн шалхороо гэдэг чинь одоо үеэр бол одоо үнэхээр том шалгалт хийдэг байсан хүмүүс. Тэгээ захиргаан дээр суудаг манай аав сургуулийн заалны хажуудлын хаалган суудаг байсан. Тэгээд ээж болохоор яруу хийдэг байсан. Би болохоор одоо нэг чихэр жимс инээ тэр эмийг бол арай л нэг түлхүү үдчихсэн бүгдхүүдээ. Яг одоо энэ сумынхаа түүх 100 жилийн ов баярт аав ээжийнхээ найз нөхөдгөө Ахмад буурлуудтайгаа уулзсан баг. Оо ёстой тэгэлгүй яах вэ? Ёстой зүгээр ийшээ чарсан тийшээ чарсан бүгд таньдаг хүмүүс бүгднтэй золгоол мэд мэдээд үнэхээр сайхан байна. Нутгийн зон болон үнэхээр сайхан байна. Ах トゥ хэдүүлээ вэ? Нутгийнхаа ойд ер нь хэдүүлээ оролцож байна. За манайх ах トゥ 9үлээ. Манайх би дээрээ 4 ихчтэй 4 ахтай. 2 ах, нэг нь Америкт, нэг нь Австралид байна. Бусд нь энд 4-нд ирсэн байгаа. Тэгэл нөгөө ангийнхан гээд бас байна. Тэд биемэндээ сайн сайхныг өрөөсөн, бүр сайн сайхан байхыг хүсэж. Тийм сайхан наадам болж, үнэхээр сайхан байна. Нутгийн сайхан хүчтнүүд байна, нутгийн сайхан урдууд байна. Үнэхээр сайхан наадам болж байна. Тэгээд наадамч олондоо баяр